Ардын уран зохиолч Эрдэнэ. Ээжийн авдар. Сэрэн дулам эмэгэн намрын өглөө нар битвэд босоод үнэхийн сад суухтаан тэнгэж ихтийхэн алдарсныг мэдлээ. Бороо орох янзтай бүрхэг сэрүүн болоодж тэрөө үнэнээс сүү гарч өгсөнгүй. Гэтэл өвсний сүл сая тасарч байхад сүгэн ингэж татмааргүй. Хар дарлангийн угсааны уган сүйтэй үнэн хүйтэн бороо зогинсон болтой хавчиж тэлжилээд эвлэгж уйсан туглаан хүртэл муухай хялалдсан. Хотын хог дээрээс төвж авчирсан талхны болонгуудыг дорхонон хэвж орхиод төмпөнгө харжиг нь болон долоолоо. Талхал тавьж өгөхгүй бол саалгадгүй амтал да. 3 жилийн өмнө том хүүнээ сангийн аж ахуйгаас гунжин үнэ авч өгсөн юм. Сангийн аж ахуйд талхтараа эдээс сурчсан бололтой. Одоогийн үнээл талах эддэг болж хөдөө газар үнэ байтугай өөрсдөө ч талах гэчийг мэдэхгүй явсан цаг саяхансан. Ингэхээр хотын хог дээрээс талах түүх хэрэг гарна. 20-од жилийн өмнө аргал түүж явсантайхан адил одоо шуудаа үрээд хог дээрээс талхны өөдөс түүж явахтаа би чи юуны төлөө ингэж явна да гэж хаяахан бодогдоно. Хүүхдүүдийн хараа суухгүй яасан шунах өгшин бэ гэж хүмүүс ад үзэх болов уу гэж бас бодно. Гэтэл өөрийгөө болоод хүүхдүүдийн сүйтэй ундтай байлгах, хүүхдүүдийн тэр болохгүй тэнгхэтэ дээрийн толгой дагаад явхан дээрээ. Эд хямар дутаад хог шиншилж яваав штэ. Тэгээд бас хотынхан талхаан баргал бүтэн бүтнээр нь хог дээр хайчихдах нь хар усмаар. Яасан ч салан гэх юм уу цамаан улс байдаг юм. Талх тарааны тухай хаваржин намаржин яриад байдаг. Өчнөн их ажил яриа болж авсан юмыг үнэнд ч гэсэн түүж өгөхөд буян болооч та. Үнэн төмпөнгөн цоолох нь гэлтэй хэсэг долоосноо хошуугаран нудраад шидэж хэлэм. Эмгэн хүүхдүүд ганц машин өвс авч өгнө гэсээр оройтох нэ. Яасан ч барагддаггүй ажилтаа болсон юм. Гэж ганцаараа өгөлсээр гэртийн орж жаахан шар будаа бүлийн усанд зураад үнэндээ өглөө. Будаанч бас дуусах тийшээ л хандаж. Хуучин бэр нэртээд хагас шуудаа шар будаа авч өгсөн юм. Үнэтэйгээ хувааж идсээр дуусглаа. Шар будаа идэж үнэн сүү ордог. Сүгийн сааж будаатай цай өөрөө хийж удаг. Яхав дээ хөөрхий гэж бодогдоно. Ерөн цэрэн дулам эмгэн яахав дээ хөөрхий гисээр яваад хорвоог туулж өнөөх хүрчээ. Үнэ тавьж өгсөн будааг нь бас л дорхонон ховхдол очихлоо. Үнэнийхэн дэлэнг барьж үзэхэд сүү гармаар боловч хөхн нэг л хатуу оргиод байна. Яагаад энэ вүлээ гэсэн чинь үнэний хөх гэнэт хатуурсан биш гарынхан тэнхээ мууджээ. Насаараа шавтарсан үнэний хөхийг дийлхэн болгоно. Өчигдөр хөл зүв зүгээр юм шиг байсан. Уган зөвхөн өөрийнхөө цааны сүг боддог бол ингэтлээ мэрэх хэрэггүйсэн. Гэтэл 3 айлыг сүйтэй байлгах гэдэг болохоор хэдэн тусалч гэсэн илүү сайхыг хичээнэ. Том хүүгийн залуу эхнэр машинтай гялалзж ирээд сүү авахдаа яасан жаах юм бэ? Та хуучин бэртээ шавхаад өгчхөө биз? Гэж дандаа чамладаг. Хуучин бэртээ адил шуудагаар шар будаа авч өгчхөд чамлаж байгаа бол яамаасан ч. Гэтэл ээж сүү сааж бид авч явах ёстой гэхээс цаашгүй хүүхэндээ хөөрх юм. Эмгэн гол нь том очихын тунгалахтаа сүү уулах юмсан гэж мэрийн. Нас 15-6 хүрчвэ мөртлөн бие султай түүнийг эмчнэр сүү тараг ууж бай гэдэг. Өөрийнх нь гар дээр өссөн эмээгийн ганц эрх охин л доо. Бас хуучин бэрийгэн өрөвдөн. Том хүүд нь хаягдаад 40 жил ханьгүй яваа юм хөөрхий. Том хүү нь нас 50 шүрсэн хойноо 20 жил ханилсан эхнэрийн орхиж өөрөөсөн 20 нас дүү эхнэр авсан юм. Залуу сайхан эхнэртэй болох гэж хүүхдүүдийн өнчрүүлмээргүйсэн. Гэтэл отхон хүүн цаад хамангар чинь залуу хөөрхөн эхнэртэй болох гэдлийн гэдэг юм. Ёстой бүүмэд. Мангар юм бол юу гэж л машинтай дарга болох вэ? Хүний сэтгэл яаж хувирах нь багцаагүй хорвоо гэдэг ярил байх та. Баг хөөч гэсэн хүн хэлэлдэгвэ өөрөөсөө 5-6 нас их хүүхэнтэй суусан. Гэхдээ тэр нь ч дөлгөн сайхан зантай хүн л дээ. Нэг гэмэл хүүхэд төрдөгвэ. Залуу хүн байж өөрөөсөн ихч хүүхэд гаргадаггүй хүнтэй сууна гэдэг гайхалтай шүү.
Гэд яхад те харж байхад үнэн сэтгэлээ сайн танилсан хоёр. Тэгээд эхнэр нь яавал хүүхэдтэй болох вэ гэж юм мэддэг гэгддэг хүмүүсээс сэм асуулган жил бүр хужиртын халуун усанд орж сувил болдог юм. Нас 40 хүрээгүй махмараа сайтай хүн эгзэгэн таарахаар хүүхэд олно биз дээ. Эмгэн ингэж бодно. Бодох юм барагддаг хорвоо биш дээ. Одоо ч гэсэн хоосон төмпөн харжигнуулан толоох үнэнийхэн хөхийг тэнхээ алдарсан хуруугаар шувтран тунгаа бэйн муудаад эмлэг твцсэн гэсэн эвээ минь хилгэн тараг бүрээ даваачгүй байз ганц машин өвстэй л бол талах түүгээд алдсахгүй онд орчихно. Хэрэндээ хээл хожуу авсан ч халуун намраар ширгэх болоогүй. Зуны сүүл сар гарч байхад зун дуйн бухад 30 төгрөгөөр гуйж хэлтүүлсэн чинь өдид хилэнхэн ялахад харин сүү ормоор юм да. Тэнгэр муухархыг зогнолоо хөөрхий минь гэж бодон хувингийнхан яруулд жаахан сүү сагаад бостол. Өмнө талын хонгор шаруул яг нүдэн дээр нь унан дайвалзаад дотор нь харанхуйлан зүрхэн салгаллаа. Нүдэн аниж хэсэг зогслоо. Зуны их үерийн дараа хайльястын амны хойд уулын оройд шахам нөөж бууснаас хойш ингэж дотор нь давчтаад байх болжээ. Үерийн дараа хүүхдүүд нь ёстой усан галав юулсан ч аюулгүйгээд уулын оройд буулгасан юм. Гэтэл уг нь талын хүнд өндөрдөд байгаа бол тоо. Ядахтан амны урд талын их бол дандаа л нүдэн дээр нь унаж ирээд байх шиг болно. Зуны их үерээр өөрийнх нь хашааны нэг тал усан давтаад гайгүй өнгөрсөн ч гэсэн айл сахалтынх нь сүрхийг үзээд хэрдхийн цочсноо бин муудчихсан бололтой. Тэгээд л үүдэрийн гадагшаан цохойх болгонд урд талын хонгор шаруул мэлсхийгээл дотор бачимдуулна. Уг нь хотын шууганаас хол сэргэлэн сэрүүн газар л да. Өглөөгөр бол хэрлэнгийнхэн талыг санагдуулсан агийн үнэр хангална. Эрт босоод гарахад их хот тоо томшгүй машиныхаа дугаар битүү төрхөрн сэрж өглөөний тогтуунд тунсан хөхүтан хүнжил дорон харлан нэвсийж байхад эдний энд хэдий нар тусчихсан байна. Гэхдээ л намрын ухаа шар уул нүдэн дээр унаж дотор бачимдуулан хэрлэнгийн талыг учиргүй санагдуулах нь хэцүү. Хэрлэнгийнхэн талд явсан болоосой гэж уй уйхэн зөрг шимширнэ. Нутаг санагдангуут урдын явдалд дурсагдана. Урдын явдлыг дурсахаар хүн санагдана. Одоогийнхыг бодвол биеийн чалах, нүүрний төлөө алдаагүй явснаа хаяа өгүүлэн гансарх үед нүгэл байгаа даа гэмээр. Гэвчиг насан дээр гараад залуу зандан цагаан дурсах нь хүний ёсон юм бизээ. Өчнөөн жил дэлхийн шороо хөдөлгөж явхад үрдийн, зуурдын ялгаагүй ойр дотны явсан хүмүүс цөм эвий хөөрхий гэмээр. Мууг нь өршөөж, муухайг нь дарж явхад хүн бүхэнд сайхан хорвоо билээ. Эмгэн нүдэн аниж хэсэг зогсоод гэртэн орлоо. Цаагаан сүлж угаад өчигдөр орой чансан хоньны жаахан толгоогоо мөлжөөд орондон орж хэвдлээ. Гадаа хүйтэн зэврэн байвчиг эртэд давхарлсан дөрвөн хантанд дулаахан. Өнөөдөр бямб гараг, бямбадал өгчихгүй юмсан гэж гинтхэн бодлоо. Зуны их үерээс хойш хаяахан үх цаг төтөлжээ гэж бодогдоно. 70 настай айл буухаар үхлийн тухай бодогдох болдог биз дээ. Гэлээч насны туйлд хүрлээ гэж сая болтол санахгүй л явж. Өмгөрхөн гэрийнхэн тавилга эн тэрхий юмд хараа тусгаж бодол болон хэвдлээ. Отхон хүүгийн авч өгсөн жижигхэн телевизэр одоо санахад холын хол тэр нэгэн цагт төрсөн гэрээсийн инж болгон авч гарсан арслантай авдар хоёр л гол хогшлон болжээ. Дайны урдчил аав минь хотод ирж хэдэн хонь зараад надад энэ авдрыг аваачиж өгсөнсөн. Нүдэн эргэлдүүлсэн алтан арслантай хачин гоё ид байж билээ. Одоо ч холторч муудаж дээ хөөрхий. Энэ авдар бид хоёр л салахгүй хамт явсаар насыг элээлээ гэж эмгэн бодов. Авдар бид хоёр гэж бодоход эд эзэн хоёр элэгдлээч гэсэн явж л байна гэсэн шиг аятай байхажээ.
Хуучин зис сар дээр мөлж тавьсан хоньны толгой хоосон ухархаагаараа ширтээд байх шиг болохоор нь эмгэн босож далд хийлээ. Сүүлийн өдрүүдэд энэ тэр ямыг дэндүү гоочилж хараад байх болжээ. Сайн ёр бишдэг. Хашааных нь тал уяр дурссныг хүүхдүүд нь гүйцэд бүглэж амжаагүй хэдэн банц дутуу орхисныг харахлаар ил задгаа сууж байгаа юм шиг эвгүй санагдана. Зурагтын дуун хүртэл чанга сулн таарч өгөн болж чанга тавихаар толгой хагчих гээд сул тавихаар шивгнээд эвгүй. Хорооны эмчэд биеийн үзүүлэхэд цусны тань даралт ихтсэн байна. Зурагт битгий удаан үзэг гэсэн. Авдар бид хоёр хамт явсаар насыг элээлээ гэж бодоход би ганцаараа биш гэсэн шиг байхатал цаана нэг л их юм өгүүлэгдэнэ. Гэтэл чухам юу өгүүлэгдээд байгаа нь тодорхойгүй. Өнгөрснийг дурсах чи яах вэ? Нэгэнт өнгөрснийг одоо эргүүлэх гэж өгүүлэх ёсонгүй. ертөнцийг хэрлэнгийнхэн тал шиг ууж маар харж өнөө хүрсэн хүнд хорвоогийн жамаас гажих юм билээ. Гэхдээ л ганцаардлуу хүүхдүүдээ харж явж ганцаардна гэж баймгүй. Одоо өнгөрснийг дурсахад бодол санаа эргэн очдог нь нөхөр агсан Баатар цогт одоо Баруун аймгийн нэг уурхайд ажиллаж байгаа дунд хүү хоёр. Нэг нь бөрмөсөн холдсон, нөгөөх нь хол суугаа. Хүний хань хүүхдийн эхийн сэтгэл зүрхэнд насан турш салахгүй явдаг инэрл хайр гэж байдаг бол тэр хоёртой холбоотой. Дунд хүн 7 жил шоронд суугаад ноднинхон гарсан юм. Баруун аймгийн нэг нөөцний уурхайд ажилчин болж эхнэр авч төвхнөөд одоо л нэг буйны замд орох тийшин ханджээ. Сэрэн дулам эмээ 7 жилийн турш говьд байх нэг хорих газар жилбэр очиж хүүгийнхээ царай харж суллагдах хугацааг нь тоолсоор наранд гарахын амьд мэд дээрийн үзлээ. Хүүн суллагдсан даруйдаан ээждэн ирж хэд хоноод хол газар очиж амьдралтай болоод ээжиг аваач өргөнөө гэж андгаалаад явсан юм. Нөхөр агсан Баатар цогт өвгөн хэрлэнгийнхээ талд хадуу малан хариулж суугаа. Баатар цогт гэхээр сайханж нэртэй ямсан гэж ирэхгүй бодогдоно. Ер нь хөгшин түүнийхээ тухай дандаа өнгөрснөр бодно. Гэвч тэр нь нутаг усандаа нэртэй малчин өнөр өтхөн айл тэргүүл яваа билээ. 20 гаруй жил ханилж 3 хүү төрүүлээ салнаа гэдэг ёстой л хувь тавилангийн эрх биздээ. Дунд хүүгээс л болж салсан. Нөхөр нь угаас хүүхдийг хатуу гараар сургах ёстой гэж үздэг. Жаахан дэггүйтэл чөдөр ногт барайд босдог хүнсэн. Тэгэхээр нь хүүхдээ өмөрнөө. Өмөрснөөс болоод л хэрэлдэн. Дунд хүл хэрүүлийн шалтак болдог байлаа. Хаанаас ийм хүн төрвөө гэмээр яаж ч болдгүй дүрсгүй хүүхэд байдаг да. Гэтэл тэр төрөхгүй борбанд ээжийн хамгийн хайртай хүү. Сургуулаас оргоод ирэхэд нь ганц 2 хоног гэртээ байлгая гэж өвгөнтэйгээ зөрнө. Гэтэл нөхөр нь олон таван өггүй шууд л тас шавхуурдаад сургуульд нь аваач тушаана. Нэг удаа өвлийн хүйтнэр оргож ирэхэд нь аав нь мордоод түүнийг сумын төв хүртэл 10-аад мод газар явган хөөж аваачснаас болоод хэрүүл дэгдэж зарим дулам отхон хүүгэн сундлаад төрхөмдөн харьчихсан юм. Түүнээс хойш хэрүүл дэгдвэл гэртээ харьцдаг зантай болсон. Залуу явсан болоод нөхөртөн эрхэлж байгаа тэрэлдэ. Дунд хүн 8 жилийн сургууль дээсэн дөрөөтэй явж төгсөөд техникум суралцж байснаа хүний санаанд дормгүй хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн. Тэгэхэд л нөхөр нь чиний төрүүлсэн хүүхэд миний нэрийг бузарлаа гэд явчихсан юм. Өнгөрсөн юм өнгөрснөрөө л холдон холддог хорвоо. Гэвч нэгэнт насны туйл дөхөж ирсэн тул өнгөрүүлсэн амьдралынхаа утга учирыг болоод одоо иймэрхүү янзын амьд зуулгатай яваагийнхаа учрыг цэгнэж мэдэх ёстой болдог биз. Магадгүй өгүүлэгдэж дутагдаад байгаа гол юм нь энэ биз дээ. Өөр хүүхдийнхээ өмнө өөрийгөө буруутгах, зөвтгөх аль нэгийг шийдэх юм уу? Ер нь би юуны төлөө явж вэ гэсэн их хүнд хамгийн энгийн ойлгомжтой мөртлөн бас ч цагаан тулахаар зовлонтой асуулт тулгардаг ажээ. 3 хүүгийн нэг нь буруу замаар орсон. 3 эцэггүй өссөн аль нь миний буруу биш биз?
Тэгээд ч 3 хүүтэй их хүн байдлаа ингэж ганцаараа гэрийн мохор сахиж хотын хог дээрээс талхны өөдөс төөж хүнд муу хэлүүлж яваа юм биш үздэ гэж бодогдоно. Гэз цатгалан мөр бүтэн хонь хүүхэдтэй дараа боллогүй явхаас дээр юмгүй гэдгийг хүмүүс ойлгох ч вэ, үгүй ч вэ. Өчигдөр хажуу айлын чавганц орж ирээд хөөрөлдөс сууснаа миний хүүхэд өнжөөд л шүлний мах авчирч өгдөг юм. Чи идэхэд цайны сүгэн залгуулад голцоохон толгой шир буцлагаж суух юм. Гэхдээ нь хэлэх үг үнэндээ олдоогүй. Гэтэл хүүхдүүд нь юмар дутаагаад энэ биш. Ердөө л өөрийн байдгаараа байж толгой шир буцлагаж суух нь дээр юм шиг санагдана. Толгой шир идээд муудаж байгаа юмэр алгаа. Отхон хөөн үнэ гэрэн зараад манайд бай гэж биш хөөлхөлдөг юм. Гэтэл хөөмн өөрөөсөө 6 нас ихч хүүхэн бид хоёрыг аятай байлгах гэж зүдэрнэ биздэ гэж бодогдоно. 6 насаар ихч хүүхэн харин ч хүүгийнх нь эрхэнд байх юм гэж санагдахгүй. Цэрэн дулам эмгэн энэмэт өнгөрснийг дурсан хэсэг хэвдээд биеийн овоо тавирахад нь босож хувцсаллаа. Гадаа хүйтэн бороод усагнаж өнөө хашааных нь онгорхоогоор салхи хэсгэрнэ. Үнэндэн өх өвсгүй хашаа онгорхоо хоёр л тохиолдуулж байх шиг санагдана. Өвстэй болж хашаагаан бөглөвл ямар ч гэсэн энэ жил онд минь дормоор санжээ. Эмгэн хогоон шүрдээд авдар телевизрийн тоосыг арчлаа. Хагас сайн бүрд баг үгэндэн очиж усан дордог боловч энэ өдөр бороотой хүйтэн учир гэрээс гаралдаггүй. Зүгээр дотор хувцсан солихоор шийдлээ. Ачаахан тунгалагийнхан угааж өгсөн өмөд цамц оймсыг гаргаж өмслөө. Авдран ангиж нэг нээвэл юухан хэхнийн гаргаж янзалдаг замтай. Хамаг дурдгал нь энэ авдар тадгалаастай юм шиг тэр юухан хэхэн хүүхдийн хуучин баривч сам шүүр торгоны өөдөс хөртөлцөм ямар нэгийг санагдуулна. Ач хучин нарт ч хэрэг болно гэд хадгалж явдаг үзүүрсгэн дээл ганц хурган дотор залуудан өмсдөг асан сайхан угалцтай гутал 2 мөнгө аяг элдэж зөөлсөн ишиг хурганы ганц 2 арьс даавуу торгоны өөдөс сам шүүр утас зүү тэргүүтэн ямсан цөмийн гаргаж тус нь боож эвхэж тавилаа. Энэ байдаг хөрөнгө хогшил хамгийн үнэтэй гэвэл сувдан даруулга. Жижигхэн суудуудыг мөнгөн дээр суулгаж алтаар хүрээлсэн энэ даруулгыг тэр жил нөхөр нь авч өгсөн юм. Үүнийг бариудынхэн хэн нэгэнд нь өгнө гэж боддог боловч чухам хэнд нөхөө мэдэхгүй өнөөхөрсөн юм. Бас нэг нанди юм гэвэл тэртээ 50-аад оны дундуур анх хот эрэхтэн нөхөртөөгөн авахулсан зураг. Удаан шаралсан тэр зургийг хатуу цаасанд хавчуулаад хадгалж явдгаан гаргаж авдар дээрээ тавилаа. Ховын зурагчин суврагын дэвсгэр дээр цаасан цэцэгтэй ширээний 2 тал зогсоож байгаад авсан тэр зургийг харахад залуунаас ирэхгүй дурсагдана. Сайхан ч хүмүүс явж идэ. Өөрөө цоохор хоргоогоор өргөн эмжсэн дугуй хити торгон дээл дээр ташаан толгоогоо нь товойтл дурдан бүс ороогоод бэлхүүсийн үл мэдэг нахийлган сэрсэн бүрхэн болго хазгай духан тавьсан шиг урд хар гэзгэн харуулах гэж ишвэ зогссон давхраатай том хар нүдтэй жирвгэр том хөмсөгтэй жимийсэн нэмхэн уруултай хөөхөн шүнтгэр хамартай хүүхэн байжээ. Нөхөр нь босоо ширэн үстэй ширвээ сохолтой инэвхийсэн том олог нүдтэй ташаа тулан хангалцсан нэр байж. Ёстой идэрхэн галзж явсан цагсан. Бүсгүй хүн залуу сайхан явахтан үс цааж нүд унах цаг ирэхгүй чинээ бодож хөөхөд төрөгч жаргал хүний нүд булаагч бахархал болон янаг ялдан мааш бие зогцсон гоо үсгэлэнгээр эрчүүдийн ааг омгийг дарах эд хавд автагдан явдаг санж. Гэтэл үнэндээ тэр нь ямархан зуурд явдал байж вэ. Яасан амархан хагдарч гундаад эм биеийн жаргал ихэн зовлонгоор солигддог байж дээ. Цэрэн дулам эмээ залуугийнхан зургийг нэг хэсэг харж суулаа. Одоотой даанчиг зөөрлөхээр байх уу да. Сайхан ч улс явж дээ хөрх юм. 100 хар нүднийх нь галцог нэгэнд буурч
Эх хүний энэрн нэгүүлсхэн зөөлөн дулаан гэрэл ганцаардлын буюу өчнөн жилд таньж байгаагүй хорвоогийн явдлыг эргцүүлсээр ядарсан ухааны хөхмөнд бүрхэгдсэн зэрэн долом эмээ. Идэрхэг залуугийн инээд баярыг нууж гэрэлтсэн давхраалаг зовн харнуудтай зургийн хуар шиг цэрэн дулам хүүхэн хоёр зэрэг ширтэлцэв. Ийхүү залуугийнхан зургатаа ширтэлцэх үед би чин цагтаан сайхан хөхий явж шүү дээ гэж ирэхгүй бодогдоход нүднээс нь уйтгарлын хөх манан хөөгдөн далдын далдаг гүн холоос ч гэсэн залуу зандан цагийн гэрэл гэгээний үлдэгдэл сэрэн алдаад нүүрнийх нь үрчлийг хүртэл толийлгон заслаа. Ингэс суутал айлынх нь авгаа орж ирлээ. Өөрөөс нарай залуутар энэ авгаа угаасаа хотын хүн бөгөөд хүний багэмж охин жолооч хүргэнтэй тов хийсэн амжиргаатай айл. Нөхөр нь хэдэн жилийн өмнө нас барсан учраас мөн л ганцаараа суух холбож шиг байдаг хүнтэй. Тэр байдаг хүн нь хот хөдөө хоёрын хооронд панз үсэргдэг гүйдэл суудлан сайн мэддэхгүй нэгэн сүрхий ирвэлээ. Авгаа тэрвгээрэн элт бахархнаа. Үерийн дараа айл бууснаас хойш хоёр хөгшин 7 булчиргаагаан тоочи ярилцсан. Гэвчиг чагунц нарын яриа хөрөө дуусах штэ. Залуудан ухуулсан зургийн тухай яриач дорхнон үйдэв. Урдын зурагчингууд ч сайхан батяар татдаг байж шүү дээ. Хүнийг байгаагаас нь цэвэрхэн болгочих нь гэж тэгээд бүр үлгэрийн оронд байгаа юм шиг сүм сувраг цэцэг навч таавна. Одоогийн зурагчид нэг л галскийг айл дуусаа зураг авахтаа хүртэл яардаг цаг болсон юм. Одоо яарахгүй юм гэж юр байхгүй юм да. Бид юр ямар тайван хүмүүс байсан юм бэ? Манай үгнийг яанда байж байтлан гэгийн цагаан өдөр хөнжилтөн орыг нь хүн ороод ирвэл яана гэхээр хэн ирдэг юм гэдэл хэвтэн шүү дээ. Гэд айлын авгаа хохирлоо. Цэрэн дулам эмгэн хөршинхэн иймэрхүү хөнгөн шалгидуу ярианд дургүйхэн. Гэвчиг энэ удаа залуу зандан насаан дурсаадж тэрв. Нэрийн л 50 сайхан цаг байж дээ гэж бодоод. Хөдөөгийн бяднарч бас арай л дэндүү амгалан гэмээр уулс байжээ. Намар өдийд бүр нэг зоо тэнэгэр сон шүү дээ. Тэр намар Баатар цогт маань туураас босож ирлээ. Би 23-4 настай байсан байх. Нөхрөө сандаг цаг л да хөөрхий. Баатар цогт маань анхудаа мал дуусан тэр. Тэгээд эрийн цавын баазад мал хүргээд хөлсөнд нь зөндөө мөнгө авсан байхгүй юу? Гэртээ орж ирэнгүүтэй л миний ихнэр намаагаан их санавуул гэж байна. Саналгүй яах вэ? Бүр бэтгэртлэн саналаа гэсэн чинь тэгвэл чамайг шалгандаа гэж тоглож байна. Шалгал гэлээ хөөрхий. Тэгээд эхнэр минь намаагаан аргагүйг санджээ гэд төрөвчнээсэн совдон даруулга гаргаж өглөө. Тэрийг би одоо хүртэл хадгалж явдаг. Гэхэд хөршавга алив тэрнийг чинь үзье. Базарлав аван шүү дээ. Тэрний чинь эдчний малаар өчөхгүй да. Цэрэн дулам эмгэн совдон даруулгаан дургүйхэн гаргаж үзүүллээ. Хөршавга түүнийг үзээд гоё тийм аа. Сансны төлөө совдон даруулгаар шагнадаг сайн нөхөртэй байж дээ чи. Гэв. Ингээд хоёр хөгшин нэгэн салсан, нөгөөх нь нас орсон нөхрүүдийн тухай дурсаж суулаа. Нөхрөө нь дурснаа гэдэг гайхамшигтай юмсанжээ. Цэрэн дулам эмээгийн нүднээс өнөөх уйтхрын хөх манан арчигдан арилж дотор нь уужрав. Өдөш үнэгийн саахад гар хорон тэнхээ орсон юм шиг хаг сувын сүүсаалаа. Шүн оройхон болтол дотор хувцаан угаагаад унтахаар хэвтэв. Унтахынхаа өмнө зурагтан асааж харах гэсэн боловч айхтар чангалуутай цахилгаан хөгжимд жаадгар хувцастай эрэгтэй эмэгтэй ялгадахгүй залуус дэвгсэж дуулдаад үзэж болсон бөх. Маргааш нач охиндан аваач их тараг бүрээд залуу бэрийнхэн авчир тавьсан савыг сүүгээр дүүргээд хэвтгэхтэй. Маргааш залуу бэрийнхэн ирэхэд нь совдон даруулгаан өгье байц. Хизээ өгөхөө мэдэхгүй мөртөө юуг дарцсуух вэ? Гоёх дуртай хүүхэд зүг хөөрх юм. Даав авч хурган дотроо өнгөлөөд тунгаадаа өгөх юм байна шүү. Дунд хүүгийн сая айл болсон дөвхнөж ядж л яваа би хөөрхий. Ирэх зунаас намаагаан аваач нэг захидал бичдэг дээ. Намайг зовооснон ухаарад насны нисэст өргөе гэж боддог болоо биз дээ. Эвээ минь. Ирэх хүн 7-д ордож 8 сэгдэг. Ажилтай, амьдралтай залгаад ямар ч сайхан хүн болж явахыг хэн байг гэхэв?
Гэхэд зэрэг олныг бодсоор тайван унтлаа. Өчигдөр ороо эмнэлгээс гарсан ач охин тунгалаг өглөө эртлэн эмээгэндэн гүйж ирлээ. Өдийд хэдийн үнээгэн саачгаад юман хийж байдаг эмээ нь орноосоо босоогүй байлаа. Үргэлжил халуу дүүгэж байдаг өмгөрхөн гэр нь нэг л ер бусын цэмцгэр хүйтэн ажээ. Угааж өлгсөн юмнаас нунтаг савнгийн чиглэг өнөр ангилна. Эмээ та босохгүй мүү? Гээ тунгалаг орлоонд өгснөн зог туслаа. Эмээ нь туранхай гараан элгэндэн эвхээд ундаж байх шиг атал царайн зэвхий дагаад нэгэл биш. Нүд нь аниастай, цусгүй уруулан тас чимээгээстэй. Охин нь хэрэг биш болсныг мэдээд эмээ минь гээд орны хажууд сөхрөн унлаа. Ийхүү цэрэн дулам эмгэн насан үед боллоо. 3 өдрийн дараах сондгоо гарагт эмгэний шарлийг хотын ойролцоох цагаан давааны оршуулган газар хөдөөлөвлөв. Хөөхтүүд хуучин шин бэр ачнар тэдний танилууд ажлын газрынхан гээд олон хүн ирлээ. Холын аймгаас дунд хүн саяхан суусан эхнэртэйгэн амжиж ирлээ. Эцгийгийн дуурайсан ханхар том биетэй, ширвээ сахалтай, орон шоронд олон жил явсан гэхэд хаа очиж номхон дөлгөө янзтай бодол болсон тэрхүү ээжийнхэн адилхан зовн хар нүднээсэн том нулимс туслуулан чимээгүй ойлхот нь жаахан биетэй нэг л дүрлийсэн томл нүд болсон бондгор борзрайтай охин цэвлэгтэйгээ эхнэр нь яах учран олохгүй бүлтгэнэ юм. Том хүн санчигнаасаа бууралдаж ява боржгор хар өстэй. Өөртөө ихэд итгэсэн нүдтэй бөгөөд их л энгийн ээлдэг ааш гаргаж ядсан хүн. Зөвхөн авсыг нөхөн тавихад хэдэн тусан нулимс унгаад учир зүггүй ихэр татан уйлах залуу эхнэрийн нүд үзүүрлэн хялмалзаж байлаа. Эхнэрийн ч баяр ёсол дэрсэн юм шиг л гойчсон бөгөөд энийг тэрийг ингэ зааварчлан тийхүү уйлахтан хүмүүс жүжиглэж байна гэж сануузаа гэсэн янзгүй. Отхон хөөнө зүсцрээгаар ээжтэйгээ яг адилхан залуу. Царай ихэд баргаар хамаг хар бор ажлыг гардан хийж самгардан нэгч тусал нулимс унгасангүй. Төөний эхнэр ордын хар бол сайхан хөөхөн гэгдэх заан шиг алхаатай дөлгөөн царайлсан гамбар цагаан хөөхөн чимээгүйхэн уйлж бараг л муужирч унах нь холгүй ач охин тунгалгыг аргад нь төшиж байлаа. Эмэгний хуучин бэр насчиж ява. Гэвч биеийн сайтар торддог нь ээлт өндөр бор хөөхөн. Нөхөр агшныхаа эхнэрийг үзэн ядсан харцаар ширв татан 10-аад нас хүрч ява хүүгэн дэрэгдэн аваад хүмүүсээс зайдуухан бүхнийг ажиглан зогсоно. Эмэгний шарлийг цагаан даваан дах алаглан ирээсэн олон булшны захтуу уулын ингэрт болж толгой талд иргэдийг үйлчлэх товчооны алгын чинээ чулуу тавилаа. Харин отхон хүн аав ээж хоёрынхон хамт авахулсан зургаас ээжийнхэн залуугийн зургийг хуулуулж заазалснаа чулууны нүүрэнд хаджээ. Ах нь залуудаа нас барсан юм шиг хаашаан ч юм битээ. Гэхэд нь зүгээрээ төрсөн нас барсан он бичээстэй байгаа юм чинь. Одоо болтол ээжийнхэн зургийг авахул ухаан хүрээгүй юм да бид. Гэв. Эмэгний хойты ёсыг гэртний хийлээ. Хүмүүс өмгөргөрт нь багтахгүй шахам шахацалдан сууж эдээ будаа зооглон архитар суугаад явсны дараа хүү бэрүүд бэлдэж бэлдсэн юман шавхлаа. Тэгээд хөрөн хогшсыг авах болов. Ингэхдээ том ахыгаа харах нь аргагүй шүү дээ. Том хүү жаахан хөлчөөдөө бодол болж сууснаа. Үнэгийн жантсан гэрэн дорж авна биздэ гэв. Үнэгийн цогтох та өөрөө авал да. Бид үнэгээр яах вэ? Гэж жантсан хэллээ. Тэгвэл тунгалахт нэг үл яана? Гэж цогт эхнэрээс нь хяламхэн асуулаа. Бололгүй дээ. Ээжийн авдарт юу байгааг үзэх юм биш үү? Гэд цогтын эхнэр холцорч бүдгэрсэн алтан арслантай авдарт иш харлаа. Галуулан зогдортой амандан солонгийн өнгөд тууз зуусан арслан
эргэлцсэн алгнуудэрэн эзнийхэн хүү бэрүүдийг харж байлаа. Дорж чи гэрийн авал да гэж цогт дүүгэн харгацсан юмстаа хэлэхэд нь би юу ч авахгүй ах минь. Дурсгал болох нэг л юм байвал болоо. Тэгвэл би гэрийн авъя. Яах вэ? Гэж цогт хэлээд авдрын өмнө очиж сөхрөн нүүрний тагийг авч юмсыг гаргаж тавилаа. Уржигдэр жандсан бид хоёр авдарнаас 800 төгрөг авсан шүү дээ. Нас барахтаа хэрэг болно гэсэн шиг хэдэн давхар боогод хадгалсан байна лээ. Гэхдээ нэм бидэн тэр болохгүй гэсээр яваад өгөхтэнч тэр болсонгүй дээ. Биднээс гавтайч гарлаг гарсангүй гэд жандсан санаа алдав. Ээж маань аргагүй л буянтай хүнтэй гэж жандсангийн гамбар цагаан эхнэр хоолой зангирвалав. Дорж нэлээд согтсон болтой ээжийнхэн орны хөлж суугаад толгоо унжуулан чимээгүй уйлна. Эхнэр нь яг учран олохгүй дөөний дэргэд цомцом бүлтгэнэ. Согто сүргэн дээл хурган дотор угалцтай гутал гурвыг гаргаж тус нь тавиад. Сексүргийг дорж инд хурган доторыг жандсангийн дөгөй. Гутал над үлдэг дээ. Гэхэд эхнэр нь чи Монгол гутлахаа өмсгөвдөө доржинд өгдөө гэв. Бэргний хилдэг зовоо хөдөөний хүнд байсан дээр л дээ гэж жандсангийн эхнэр хэлв. Ээжийнхэн ямыг хаваасах гэж ямар заяагүй гэд дорж энэ удаа янгэнтэл уйлв. Эхнэр нь дагаад уйлчихлаа. Цогто гутал дээл хоёрыг цаашаа тавиад их эцгэн хий ямыг хүүхдүүд нь өвлөж явдаг хуйлтай хойндоо хуваацах хөрөн хогшил байгаа биш дээ гэд эхнэрээ царайчлан харлаа. Тэр нь өөрт юу ч ногдсон падагвэ гэсэн шиг янжуур зугаад чандаг булчинтай гоё хөлөөн хөдлөгөж суун. Согт боодолтой энэ төрхий юмнуудыг задлж үзээд авдарт нь буцаан хийж байтал хүүхдийн хуучин баривчинд боосон 2 мөнгө аяг жижиг торгон уудтай юм гарч ирв. Уутны ямыг задлан алган дээр инсгсэртэл алтан хүрээтэй сувдан даруулга унлаа. Гэр дотор намар орон ганц 2 онхоогүй ялаа нисэх нь дуулдам чив чимээгүй боллоо. Согт ээжээсээ үлдсэн тэр үнэтэй цайтай юмсыг тус нь тавиад хард сууснаа. Манайхны айлын тоогоор юм байна шүү дээ. Нэг нэгээр навъя. Харин энэ даруулгыг гээд эхнэр тийшээ хялам хийлээ. Наадах чинь доржин төгөөл дөө гэж жандсан хэлээд мөн эхнэр тийшээ харлаа. Дорж нулимсан арчаад босож ирэн хүүхдийн баривчийг аваад ээж минь миний цамцыг хадгалж явж хөөх. Би энийг л авъя. Бусдын та нар авдаа. Над өөр юм хэрэггүй гэд дахин янгэнтэл уйлж эхнэрийн хөтлөөд гэрээс гарлаа. Юу гэсэн үг вэ? Хувааж авалгүй яадаг юм бэ? Гэж цогтын эхнэр дуу алдав. Согт үлдсэн юмсыг шийдэмгээгээр авдарт буцааж хийгээд өөрөө мэдэг. Ээжийг заваасан хүн гэвэл дорж гэд босов. Жандсан босож 1 мөнгө аягийг доржинд ногдсон дээл готол дээр тавиад даруулгыг ахынхан эхнэрд сарвааж энийг та авдаа. Ээжийг жаргаад зовоосон тухайд бол бид цөмөрөөл холбогдно. Одоо энийг ярьдаг цаг гарч марах юмгүй. Гэхэд цогтын эхнэр даруулгыг бошуухан аваад дугайхан цөмгөндөө хийж гэлээ. Цэрэн дулам эмээ агсны хүү бэрүүд ээжийнхэн хөрөн хогшлыг хувааж дууслаа. Ээжийн авдар хоосорч өглөг буян бэлэгдэж солонгийн өнгөд тууз намир булан буусан гал улаан зогдорт алтан арслан аягийн чиний алаг нүдэн эргэл дүүлэн хоцорлоо.